Бүгдээрээ өнөөдөр амар гоё чухал юмны тухай ярилцсанаа. Гарчиг эсвэл доорчж магадгүй нийнхаа гарчигаа харсныхаа дагуу бүгдээрээ өнөөдөр ангарагтайгаа эсвэл анжитайгаа англи сурцгаанаа. Хүмүүс гэж ер нь би ч гэсэн тэгжсэн. Бид нар ингээд англи сурах гэхээр нэг л аргаа олж өгөхгүй янз бүрийн арга хэрэглээл, үг цайжлайл, эсвэл нэг ном унших гал оролдоо орлоход ерөөсө болж өгдөө штэ. Би ч гэсэн яг тэгжсэн. Тэгээд гэхдээ надад нэг давуу талтай байсан байхгүй юу? Манай аав ээж хоёулаа англи хэлтэй. Тэгээд манай ээж баг наваг 3 4-тэй байхад Австрали явжсэн байхгүй ийшээ ирж исэн гэсэн үг байхгүй юу? Тэгээд буцаж ирээд наваг 6 таад ирж исэн гэсэн үг. Тэгээд наваг 6 таа байхад ер нь бол манай ээж англи хэлээр яриад надтай хөөрхөн жижиг одоо нөгөө нэг гэрлээ хасаа гэрлээ унтраа хийх чинь turn on the light, turn off the light эсвэл нөгөө нэг утсаа аваад ирэхүүл миний утсыг аваад ирэхий орнд миний фоныг аваад иргээд ингээд англи монголоо холиод ч болов надад ингээд зарим үгэнд ингээд миний толгойн ингээд дасуулж өгсөн баггүй юу. За тэгэхээр энэ бол хэрвээ та ингээд эцэг их тэгээд бүр хүүхдтэй багаас нь ингээд англи хэл зааж өгмөр байгаа бол тэр аргыг хэрэглүүл айгүй сайн гэж бодож байна. Надад бол айгүй их сайн байсан. Тэр нь бүр жоохноос нь эхлээл баг 3-таагаас нь чамаагүй ер нь бол нас хамаагүй тэрнээс нь эхлээл одоо 10 хэдтэй байсан ч хамаагүй яг нэг жижигхэн хоёрын хооронд англи монголоо холиод чамаагүй ингээд толгойд нь ингээд суйрлуулад өгчвөл сайн гэж бодож байна. Хоёрдугаар юм маань болохоор манай ээж бас манай ингээд гэрийг ингээд шав цаасантай дүүргэж ирсэн. Би танарт шав цаасан. Ийм шар цаасантай. Энийг яг яадаг вэхээр энэ ийм том байх шаардлагагүй заяа. Зүгээр л жижигхэн тэгээ наалдаг, сайн наалдаг л байл боллоо. Тэрэн дээр ингээд тавилга зүгээр нэг ийм тавилга ч гэх юм уу, хоол идэх юмнууд бүгдэн дээр нь ингээд нэрийн тавьчихсан. Одоо буудан дээр софа гээл, чэйр, сандлан дээр чэйр гээл, хан дээр хүртэл буул гээл. Эсвэл нэг тиймэрхүү жижигхэн цаасаа. Хамгийн гол нь тэр нь том гээл хүн хаалга онгойлгоход энэ доор байна гээл идэх ч юм уу нэг тиймэрхүү байдлаар зүгээр нэг гэрийнхаа аж ахуйн юмнуудыг эсвэл өөртөө хамгийн ойрхон байдаг юмнуудыг ядаж үгийн сангаас сайжруулаад тийм аргаар хийж болдог. Надад айгүй хэрэг болж исэн. Ээжтэй баярлалаа. За тэгээд дараагийнх нь юм болохоор би бас ингээд бүр жоохноос авахул ингээд яг тохиолдож исэн. Тэгээд бас надад амар хэрэг болж исэн туршлагуудаа хаваалцах гэж байгаа байхгүй юу? Ер нь л туршлагач гэж ер нь надад англи хэл сурахад тусалсан юмнууд. За тэгээд дараа нь бүр 7-8 таа байхад за 7-8 жиш бараг 9 10-тай байхад манай аав надтай ингэж англиар ярьж хэлсэн гэсэн. Намайг 5 дахь ангид авах гэсэн үг шүү дээ. Зүгээр одоо өмнө үгээр ярьж исэн бол одоо өгүүлбэрээр яриад эхэлсэн гэсэн. Ярих ч зүгээр л ядаж наваад чи одоо англиар өөрийгөө танилцуулчих гэхээр чинь би мэдэхгүй шүү дээ. Тэгэнгүүт одоо өөрөө ингэж what's your name гэж суугаад тэр хүн жижиг юмнуудаас эхлээл 4-р ангиас аваад тэгсэн. Тэгэл одоо what's your name гэх юм бол одоо my name is ангараг how old are you гэдэг тэрийг тэгж хэлнэ гээл дийл наван бүр ингээл баг загинчих гал надад зааж өгч ирсэн. Гэтэл тэр үед л үнэн миний амьдралын хамгийн муухай үе санагдаж байгаа байхгүй. Хүн яагаад ингэ зүгээр ингээд тэр үед чинь готаагаараа тоглоомын ба дээр тоглож идэг үе чинь яагаад ингээл хажууд суу. Алуу чи ингээд танилцуулж мэдхүү гэл нэг заалахаар чинь муухай шнэ тийм. Муухай санагдаж штэ тэр үед. Одоо бол яг ингээд тийм жоох юмнуудаас хүртэл ингээд сурсан болохоор автаа бас баярлаа. За одоо яг гоё чухал гэж хэлж болно. Яг ингээд бүр академик тал руугаа гэх юм уу? Тэр талаараа ярив. Наваг 5 дугаар ангиас 6 дугаар ангид ордог. Бага ангиас дунд анги руугаа шилждэг зун нь манай аав нэг юм 100 англи welcome-жуулсан сургалтанд явуулж байсан. Тэр welcome-жуулсан сургалт нь болохоор ер нь бол англиар ярина. Ерөөсөө монголоор баг хооронд нь яриулахгүй. Гэтэ бид нэр ярьдаг л байсан л да мэдээж. Тэр чин бүр ёо өглөөний 7-оос ахуулаад оройны шөнийн 3 хүртэл нүдчихэж байгаа юм чи ингээл одоо тэрний цаг гэл баг 2 цагийн завсарлага байсан баг тэр завсарна. Тэгээд хоол 3 удаа хоол идэв. Гэтэл тэр амар тусалсан. Тэрэн дээр юу хийжсэн бэ гэхээр штэ. Үг цээжлүүлж ирсэн. За яа. Баг өдөрт 100 үг цээжлдэг байсан. Ийм ном жижигхэн номтой байсан. Зэрэгээ тэгэл за одоо энийг өнөдөр цээжлэхгүй бол унтахгүй шүү гээл. Цээжлэхээс ямар ч арга байхгүй. Унтахыг амар хүсэж юм шүү. Сүүлдээ бүр ингээл ийм нүд ингээл номоо уртаа авчихсан. За тэр байна гэл. Йоо одоо тэрийг бодохоор хэвээр амар хэцүү байсан.
Гэтэ тэрний эцэстэл би ингэж одоо үгийн санаанд гайгүй байгаа шүү дээ. Тийм ээ? За тэгэнгүүтээ хамгийн гол нь тэр үг цээжлэх чинь хүмүүс ингээл үг цээжлэхээр чинь зүгээр ингээл бүр бичиж байгаа бол дураас л ингээл 100 ингэж бичиж авч байгаа цээжлэн шүү дээ. Би болохоор тэрэн дээр бас арай өөрөөр цээжлэж ирсэн. Би надад нэг арга байсан юм а. Тэр арга нь болохоор ингээд тэрийг боддог ингээд өөрөө төсөөлдөг. Бас нэг тийм одоо сүүлийн үед нэг тийм номнууд гарсан шүү дээ. Янз бүрийн үгийг одоо амар хөвгчлөлтэй байдлаар цээжлдэг, цээжлдэг. Надад жоохон тийм жаахан зарим дээр нь тийм арга хэрэглэдэг байсан. Жишээ нөгөө нэг jumper шүү дээ. Тэрийг би өсөр r гэж цээжлэжсэн байхгүй юу? Jump гэдэг чинь өөрөө өсрөх гэсэн үг. R гэдэг зүгээр юм. R гэж өсөр r өсрийн r нь хэлж байгаа байхгүй юу? Jump r гэж цээл jumper-ыг одоо хэдээс ихтэй ч марцдаггүй яг тиймэрхүү байдлаар цээжлэжсэн. Тэгээд одоо ер нь бол тэр цээжлсэн өгнөдөө ерөөсөө мартаагүйгаа ер нь мартдаг юм байлээ. Тэгээд дээрэс нь хамгийн бас чухал юм гэх юм бол тэнд таажсэн юм нь дүрм цээжлэжсэн. Нөгөө нэг англич 16 цагтаа гээд 26 цагтаа ч нэг тим юм явдаг шүү дээ. Тэрэн дээр биш яг бүх юуг нь биш. Бүх дүрмээ бол биш. Зүгээр нэг хідэн 3 to be-гээс ахуулаад 3 simple цаг тэгээд дээрэс нь 3 continuous, 3 perfect тэгээд 3 perfect continuous-ийг цээжлэжсэн. Passive, massive цаг руу ороогүй байсан тэр үедээ бол тэгээд дараа тэрийг болохоор одоо жишээ нь past perfect дээр ярих юм бол subject тэгээд дараа нь нэмэх нь had, verb тэгээд дараа нь object, location, time, verb, past participle гэдэг яг ингэж цээжлэжсэн. Энийг бас цээжлэхдээ би нөгөө нэг subject, had, mad гэдэг нь эхний хэдэн 3 үгээс ойлгомжтой байдаг. Дараагийнх нь verb, object, location, time-ыг би what гэдэг амар what гэдэг шууд ингээл what гэж цээжлэждэг байсан. Тэгэл юу ч байсан what гэл. Их тэр нэг хүмүүс нэг өөрийн гэсэн цээжлэх аргуудтай байдаг. Минийх бол зүгээр л өөрийнхөө толгойн тийм оруулах янз бүрийн аргаар л оруулдаг байсан да. Дүрм цээжлсэн. Хамгийн гол нь та чи нэг өдөрт нэг дүрм заяа. Өдөрт ингээл чи бүх нэг дүрмөө цээжлэн. Тэрийгээрээ тэгэл ганцхан тэр дүрм таарах бараг 200 хөлбөр ингээл бичиж байгаа юм чинь. Ямар ч хамаагүй ингээл бичиж. Дараа нь тэрийгээ өөрчлөн заяа. Тэрийгээ одоо нөгөө нэг positive байх юм бол negative, дараа нь question, тэрийгээ question 4 төрлийн question заяа. W-гаар эхэлдэг question what, whom гэж оруулдаг. Тэгээд эсвэл нөгөө нэг хоёр хариулттай болгож бичдэг асуулт. Тэгээд бараг 6 төрлөөр нэг асуултыг тэгж хуурган заяа. Тэгэхээр чи ерөөсө хүний толгойд шууд ямар ч хамаагүй. Яаж ч хийсэн хамаагүй шууд автоматар гэж орчиж байгаа юм чинь. Тэр дүрмүүдийг одоо ямар ч мартах боломжгүй толгойн ингээд дотор нь бүр ингээд бүр хизээж мартаж болохгүй гэсэн хэсэгт нь орсон байгаа байхгүй юу мөр гэл. Тийм олноор нь ингэж хийсэн байгаа. Тэгээд тэр айгүй хэрэгтэй байсан. Дараагаас тэр юун дээр цуслан дээр хийжсэн 3 дахь чухал юм маань болохоор 3 чухал юм ба 3 дахь чухал юм маань харилцан яриа сэржилж байсан. Ерөнхийдөө бол харилцан яриан дээр ингээл тэр хүн А-гийн юм асуувал би Б-ийн юм хариул Б гэд хариулчихна гэдэг бодолтой болчихно гэсэн үг байхгүй. Тэрэн дээр чинь тэргээр дараа нь бас шалгалт авнаа. Амар муухай байсан. Гэхдээ ер нь чухал. Заавал хийгээрэй, нэг заавал туршаарай. Харилцан яриа заавал цээжлэн шүү. Хэрвээ нэрнгээсэл ярихтаач тэр англитэй сайн болыг гэж бодож ивэл тэр харилцан яриаг цээжлэх үнэхээр хэрэгтэй. Одоо жишээ нь хүмүүс одоо what's your name гэхэр шууд л та ингээл my name is Ангар гэсэн my name is тэр гэж хариулдаг шүү дээ. Яг тэр шиг чинь ямар ч асуулт ямар ч биш ер нь л тэр харилцан яриа нэр байсан тэр асуултыг асуухад чи тийм асуулт тийм хариулт өгнө гэж бодсон тиймэрхүү байдалтай цээжилж чинь гэсэн үг байхгүй. Шууд автоматар баг ингээл гарчдаг болж чинь гэсэн үг байхгүй. Тэр харилцан яриа бас цээжилж үзээрэй. За тэгээд би дараа нь ингээд тэрнээс хойш ер нь бол тэгж амар сүртэй вакуумжуулсан сургалт англи сургалтанд яваагүй. Өөрийгөө л хуурахгүй, өөртөө л үнэнчээр авах юм бол та англиг бол зүгээр л сурч чадна гэсэн үг. Заавал тусланд ингээл мөнгө шаардлагагүйгээр саний миний хэлсэн 3 типийг бол тэгэл хэрэглээд хахад болно. Ер нь тоглоомчгүй болно. Тэгээд YouTube гээл хаасаагүй янз бүрийн юмнууд янз бүрийн сургалтууд, өнгөө сургалтууд интернетээр тэгэхээр тэр бом саяараа байна. Тийм болохоор та ер нь л саяны 3 типийг хаанаас ч олж болно. Тэгэл ер нь бол интернет сайн ашиглах хэрэгтэй бас. За, дараа нь би австрал ирээд бас хэцүүд нь штэ ингээл зарим хүмүүс ингээл ийм асуугад ойлгохгүй. Тэгэл
Тийм үед надад зөндөө тулгарч ирсэн. Гэхдээ би тэрийг даваад гарсан. Одоо бол тэгээд ойлголцоод ярьж чадна. Тэгээд тэр нь туссан юм маань гэх юм бол би Монголд бол өстой үнээр үнчвэ нэг ч ном уншиж байгаагүй. Нэг ч англи бүр нэг ширхэгч англи ном уншиж үзэж байгаагүй. Монгол дээр ч би нэг уншдаггүйсэн заяа. Тэгээд энэ дээр л яахын аргагүй цаанаасаа ингээл за гоё ном уншиж эхэлдэг юм бол нэг ном барьж ирсэн. Тэр 13 Reasons Why гэсэн баггүй юу? Нөгөө нэг 13 шалтгаан гэх юм уу? Монголоор тэрийг би энэ дээр өөрийгөө унших гал бүр ингээл ерөөсөө надад нэг сонирхолтой байгаагүй ихний ном нь бол би дараа нь тэгээд иччихгүй киног үздэг байхгүй. За кино нэг юм юм байна гэдэг бас. Тэр 13 Reasons Why нэг таалагдчихж байгаагүй надад. Тэгээд дараа нь би Love Actually гэдэг номыг уншижсэн. Та нар киног нь мэдэх бах. Манай ээж тэр кинонд зүгээр л миний хамгийн дуртай Christmas кино гэдэг байхгүй манай ээж бол. Тийм болохоор би тэр киног бас киног үзэхээс өмнө би номыг уншсан. Тэрнээс хойш би нэг тийм ёс заншилтай болсон. Хэрвээ надад уншаагүй үзээгүй кино байх юм бол тэрнийх нь номын их л заавал уншина гэдэг кино ёс заншилтай болсон. Тэгэд яг тэр Love Actually-гаас эхлээд тэрнээс хойш би ерөнхийдөө бол Австралид байх хугацаанд нэг 10 ном уншсан. Гэхдээ тэр нь тийм их биш. Ер нь бол амар ном уншдаг гавлуудад бол. Гэхдээ миний хувьд бол амар том өсөлт байсан. Гэхдээ би номыг ерөөсөө зүгээр ингээд гүйлгээл ойлгоол утгыг аваад явдаггүй. Ингээд мэдхгүй гарч ивэл заавал хажуу талынхаа ингээд тойлогчнээс ингээд хараад энэ тийм үгүй шүү дээ гэхэд хэрвээ харж чадахгүй бол хажуу талдаа компьютерыг тавьж байгаа компьютер дээрээсээ хэрвээ зарим үг талан дээр байдгүй шүү дээ. Тэр шиг зарим интернетээс хайгаад англиар утгыг болоод ч юм уу заавал нэг тиймэрхүү мэдхгүй юм гараад байвал мэддэг л болохыг зорж уншдаг номнуудыг. Би тэрнээс хойш Love Actually, Harry Potter ихний хоёр англи уншсан байгаа. Twilight-ийн ихний ангийг уншсан. Тэгээд дээрэс нь жижигхэн ийм нөгөө нэг Penguin Readers-ийн жижигхэн номнууд зөндөө уншсан. Их том номнууд нь л 10 байгаа. 5 Feet Apart-ыг би кино театрт гарч байхад номын төрүүлж уншиж байсан бас. Кино театрт кино театр угаасаа мохоо үнтэй шүү дээ тэгээд. Киног Netflix-д орж ирэхгүй л бол ер нь үзэхгүй гэсэн. Тэгэл номын эхлэл уншсан. Ёо 5 Feet Apart үнэхээр гайхамшигтай байсан тэр ном. Миний баг 3 дугаар ном байсан заяа тэр тэгээд Twilight-ыг бүр саяхан уншсан. Анх нь тэгээд хитгэн ном уншаал тэгэл уйлал эхэлж байгаа юм чи уйлал бүр амар хүрэлттэй байсан. Тэгээ ер нь өөрийнхөө сонирхолтой зохицохоор ном уншвал айгүй сайн. Тэгээд дээрэс нь тийм байна. Ном унших хэрвээ ном унших дургу бол жижигхэн номоос эхлээрээ яг сая миний хэлсэн шиг Love Actually, Penguin Readers-ийн номнууд байгаа. 5 Feet Apart-ыг үнээр хэлэхдээ жинхнээсээ тоглоомч хэлэхэд кино үнэстэй шаалбал. Номын заавал уншаарай. Гэтэ монгол дээр англи дээр уншаарай заяа. Зүгээр. Тасарсан ном. За. Тэгээд бас би нилээд их кино үздэг. Амар киноны баг амар. За ер нь бол кинонд би амар дуртай. Кино үзэх амар дуртай. Тэгээ кинонуудыг одоо би Netflix-ээс жишээ нь үзлэхэд заавал сабтайтлгүй одоо би бол сабтайтлгүй үзсэн ч ойлгоно. Гэхдээ зөвлөж хэлэхэд бол киног англи сабтайтлтай уншвал аягүй сайн. Та чи ингээд сонсож байгаа үгнүүдээ уншаад бас ингээд зөвхтгөөд авч сонсголт чинь сайн үгийн сонсч чинь сайн болж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь ингээд сабтайтлтай нөх чи зарим catch хийж нөгөө нэг барьж авч чадаагүй үгнүүд чинь ингээд гарч иж байгаа шүү дээ сабтайтл дээр чинь гарч ирж шүү дээ. Тэрэн дээр нь ингээд шууд зогсоогоол тэр ингээд бас яг түрүүнийх шиг дикшнэрийгээ аваад тэгээд нэг тийм биш дээ гэл. Тэгээд мэдгүй юм гарвал мэдхийг л зориод авах хэрэгтэй миний хэлж байгаа юм бол. За тэгээд кино үзэх болчлоо. Нэрээ түрүүний ном биш дээ. Би Монголд байхдаа яхаа гэрч химдэ аягүй гайгүй. Ер нь бол сайн байсан бохгүй нилээд сайн байсан. Тэгээд энэ дээрээ би энэхийн хийм бол надад үнэхээр амар хоцрогдсон хийм гэж ордоггүй угаасаа шинжлэх ухаанлыг орчдөг байсан амар хоцрогдсон санагдчихсан бохгүй надад. Тэгэл би ерөөсөө за 10 дугаар ангийн үзсэн чи 10 дугаар ангийн ном нь бас гайгүй амархан санагдал 11 дугаар анги бүр ингээд нөгөө яаш бэлддэг номнуудыг хэлж олж аваад уншсан бохгүй. Ер нь эхлүүлсэн бохгүй би. Тэгээд тэгчин бүр анх ирчээл академик бүр яг сайенсийн хэллэгүүдийн номнууд нь бол мэддэггүй байхгүй би ойлгохгүй. Тэрнтэн зориулаад би яг тэр номны эхний 15 20 хуудсыг би орчуулж ирсэн өөрөө. Яг ингээд өвчлээл өөрөө баг яг тэр ном шиг өөрийнхөө хажуудлынхаа дэвтэрэн дээр хуулж ижээл зургийн зарим зурж чадах зургуудын зураал. Тэгээ тэрнээс хойш ми сайенсийн хэллэгүүд аягүй сайн болсон. Ер нь бол өөрийнхөө мэддэг юмыг англиэр сурвал аягүй гоё.
чи юу гэдгийг мэдж байгаа гэсэн мөртлөө бас англиэр янгоо чи нөгөө нэг тэр англи монгол хоёр үгнүүдээ харьцуулаад ингээд их толгоонд чи айгүй сайн ингээд бүр гээл төрөний хашигч орчих واخхой. Тийм болохоор мэддэг юм аа өөрийнхөө монгол дээр айл хэдийн сурцсан юм аа англиар үзвэл бас гоё сайн шилжүүлнэ. За тэгээд одоо хамгийн сүүлийнх нь маань болохоор аль болох англиар яриа та нар. Ямар үгүй өөрөө толгоондоо бодож исэн аль болох тэрийг англи руу хөрүүл ингээд өөрөө дотроо ч гэсэн нөгөө нэг оршуулад бодохыг хичээгээрэй гэж бодож байна. Яг тэгвэл шүү дээ. Тэгээд өөрөө ингээд тасал болчихдог байхгүй. Тэгээд аль болох яриад эсвэл өөрөө тийш монголоор бодохын орд англиар бодох юм бол өөр чинь тасал болоод чи өөрөө ингээд аюу гоё нөгөө нэг дадал болчихдог. Тэгээд ер нь бол бас л яг түрүүнийх шиг аа гэж хэлвэл Б гэж хариулна гэдэг шигээ толгойн дотор ч угаасаа тэгж бодсоор байгаа эсвэл хариулсаар байгаа тийм гоё тасалчтай болчихдог. Дуусах амар дуртай. Хичээл хийжсэн чамаагүй. Хичээл нэг хийж захтай бол дуусах түг. Гэрээ ажил маш хийдэж шүү дээ. Хүн ингээл гэрээ зүрлэхтэй ингээл эсвэл фитнес эсвэл гүйж захтай ч юм уу ингээл дуу сонсоод хамгийн гол нь би өөрөө Taylor Swift амар том фэн. Өөрийгөө бол амар том фэн гэдэгт итгэлтэй байна. Би үнэхээр том фэн. Тоглоомч хөө. Тэгээд тэрэн дээр би дууг нь өөрөө нөгөө нэг Taylor Swift Mongolian юу лээ пэйжийн нэрийг марцсан ш. Taylor Swift Mongolian Fans гэдэг пэйжийг нэг админ нөхгүй би. Тэрэн дээр дуу орчуулна, өөрийнх нь дууг нь Taylor Swift-ийн дууг орчуулна. Тэр бас надад амар хэрэгтэй. Хэрэг болсон санагддаг. Хэрэг болдог. Одоо ч гэсэн би орчуулсаар л байгаа. Тэгээд ер нь өөрийнхөө хайртай дууг, дуртай дууг ч гэсэн ингээд дагч дуулдаг штэ хүмүүс. Тэгж шигээ нэг дуу удаад тэрийгэ зав орчуулах ч юм уу, ядаж ингээд уншаад нэг утгыг авдаг ч юм уу. Утгыг бол авч байгаа ч гэсэн ер нь бол ингээд орчуулад яг үг хөшлөө орчуулгаад тэгэхээр англид аягүй сайжирдаг. Сайжирсан над миний хувьд бол тэрэн дээр. Тэгээд энэ миний хэлсэнүүдийг тэгээд автаад үзээрэй. Үг цээжлэх тийм амар хэрэггүй юм шиг санагддаг ч гэсэн яг өөрийнхөө зөв аргаар цээжлэл аягүй их сайн толгойн чинь суурилдаг. Тэгээд дээрээс нь дүрмээ цээжлээрэй. Киногоо сайн үзээрэй. Дуугаа сайн сонсоорой. Номоо бүр сайн уншаарай. Тэгээд дээрээс нь хэрэг чи бүр анхлагч бол тэгээд нөгөө нэг гэрээ сайхан шар цаасаар зүсэх дүүрчихгүй наалтдаг цаастаа. Тэгээд амжилтсаа бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд өнөөдрийн бичлэг маань ингээд дуслаа.